Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр халахын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд түүхэн ойг Төв аймагт тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөт ажлууд хэрэгжсээр байна. Тэртээ 1940 оноос хойш Монгол улс Оросын холбооны улс хамтран тэмдэглэж ирсэн байлдааны ялалтын ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Төв аймаг бүгд найрамдах Бурят улсын хүндэт зочид Монголын цэргийн зүтгэлтэн улсын баатар Хурандаа генерал Бутчин цог Монгол улсын баатар Дулам доржийн самдаг нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Архим та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр халах голын байлдааны түүхт 85 жилийн ан хүрээнд Бурят улсын сайд Шагжээвич болон Бурят улсын Сэлэнг аймгийн засаг дарга албаны бусад хүмүүсийн хамт Төв аймагт маань хүрэлцэн ирээд байна. Бурят улс Монгол улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Төв аймаг Бурят улстай бас хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна. За бид Бурят улсын хөдөө аж ахуйн их сургуульд Төв аймгийнхаа хүүхэд залуучуудыг сургах ажлыг зохион байгуулж байна. Мөн хөдөө аж ахуйн чиглэлээр Бурят улстайгаа хамтран ажиллах бас олон талт арга хэмжээг эхлүүлээд ажиллаж байгаа. Мөн түүний зэрэгцээ эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр бас хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллаж байна. Бурят улсын ерөнхийлөгч бас Монгол улсад айлчлах үеэрээ манай Төв аймагт хүрэлцэн ирсэн байгаа. Түүний дараа бас Төв аймгийн бүрэлдэхүүн Бурят улстай ажилласан байгаа. Энэ бол одоо Бурят улс Төв аймаг хоорондын хамтын ажиллагаа, Монгол улс Оросын холбооны улс хоорондын хамтын ажиллагаанд одоо улам дөхөн болсон олон сайхан арга хэмжээ болно. Халахын голын байлдааны ялалтын 85 жилийн агуу эх орны дайны ялалтын 79 жилийн ойг тохиолдуулан Оросын холбооны улсын Бурят улсын хүндэт зочид төлөөлөгчид Төв аймагт дурсгалын цэцэрлэг бий болгохоор 5,000 ширхэг нарс модны суулгацыг Төв аймгийн хэмжээнд тарьж ургуулan эх орон ард түмнийхээ төлөө өөрийн ам биеэ үл хайрлан тэмцэж баатарлаг гавьяа байгуулсан дайчин баатруудын хаан алдрыг мөнхөлж модоор сувраг босгож үеийн үед үр хоочтой сануулж таниулж байх нарсан шугуй бий болгох ажлыг эхлүүлсэн билээ. За өнөө жилнэ Монгол Орос хүмүүстэй их уширтай тийм их жил болж байгаа. Тэгвэл энэ жилд өнөөдөр 85 ойн баярыг угтаж яштай ханхын голын агуу их ялалтын тэгээд хадэр хавраар энэ ялалтад зориулж бид Бурят улстай ирж 5,000 ширхэг мод татсан штэ. Тэгээд мөнөө 2 дугаар ирчигээд өнөөдөр тоглолт хөч 2 хүчөөнд сэсэг өргөж игээд баатарнууд мөнхөд ус хаалд гэж өргөж игээд өнөөдөр ийм сайхан дөмрөлтэй буянтай нартай өдөртөө бидэн жаргалтай амьдарч суусандаа энэ агуу их ялалтад амин хаа гүсэн баатар хүмүүсээ төлөө ингэж мөнөө жаргаж байснаа мэдүүлж хүн зонд энэ түүхээ мартангүй цаашдаа ургаж явсан Улаанбургаан хододоо гэж санаж авжийн урдны хөгшөд өвгөдөө баатарлаг дайршлагын замаар гаргыгаар явсан хэрэгтэй өнөөдөр амьдарч байснаа мэдчих гэж бидэн өнөөдөр энэ тоглолт гэж Монгол ахад өндөртөө ирж энэ 85 ойн баяраар л мэндэлж байна. Хэдийгээр халах голын байлдааны зөвлөлт холбоо тус Японы хоорондын харилцаа холбоо мэт харагдах боловч монголчуудын хувьд Монголын газар нутаг дээр өрнөсөн монголчуудын эх орон газар шороо тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн тэмцэл байсан юм а. Монголын ард түмний тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хамгаалахын төлөө Оросын ард түмний үзүүлсэн тусламж дэмжлэг баатарлаг дайчдын гавьяа зүтгэл хоёр орны ард түмэн зэвсэгт хүчний хамтын нөхөрлөлийг ийм дурсаж байгаа нь бидний ирээдүйн хойч болсон хүүхэд залуус иргэдэд түүхээ мартахгүй байх үеийн үед санаж явах ёстойг харуулсан үйл явдал болж байна. Мөн 100 бот хотын мөнх алдрын талбайд зохион байгуулсан бүгд найрамдах Бурят улсын алдартай гавьяатнууд авьяаслаг уран бүтээлчдийн тоглолт болон дайчин нөхөрлөлийн замаар Монгол Орос залуучуудын хамтарсан тойрон аяллалын баг хүрэлцэн ирсэн нь энэ өдрийн онцлог үйл явдал байлаа. Небо словно океан.